Сайн мэцгаанаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрвээ та миний суугаар анхудаа зочилж байгаа бол автаа марил намайг туяа гэдэг. Би өөрийнхөө YouTube сувгаар дамжуулаад хувь хүний хөгжил, карьер, manifestation, бясалгал, йог болон мөрөөдлийн амьдралыг бий болгоё гэсэн хүсэлтэй яг тань шиг дэлхийн монголчуудад зориулаад контентууд бэлтэж оруулдаг байгаа. За 2024 он маань бол үнэхээр гайхамшигтай manifestation-аар дүүрэн гайхамшигтай он байлаа. За яг энэ контентыг бичих үед маань 2024 он маань яг ингээд дундаа орж байна. 6 сар дөнгөж гарчихсан явж байна. Яагаад 2024 он миний хувьд manifestation гэдгийг тест яг үнэхээр бүрэн утгаар нь мэдүүлсэн гайхамшигтай жил болов. Жилийн маань ингээд прогресс ингээд жилийн дундаа ямар явагдаж ийн вэ гэдгийг та бүхэндээ болон өөртөө бас ингээд зориулаад хуваалцъя гэж бодлоо л доо. Окей. За тэгэхээр 2023 он маань бол үнэхээр өстэй ирч хүчтэй амар гайхамшигтай өндөрлсөн. Үнэхээр чухал жил байж миний хувьд тийм ээ. Хувь хүний хувьд гэх юм бол яг хөөрхөн үрээ 2023 оны сүүлээр олсон. Яг энэ видеог бичиж байх үед би яг тикритэ авчихсан. Өнөө маргаашгүй төрөх цагаа ингээд хүлээгээд амарсан шиг ингээд гэртээ ингээд сууж байна. Энэ бол миний хувьд хамгийн том manifestation байлаа. Хамгийн том мөрөөдөл маань байлаа. Дахиад хүүхдтэй болох юмсан одоо хүү маань арай том болоогүй хасан өмнө дүү гаргаж өгөх юмсан гэсэн амар тийм том мөрөөдөл байсан. Энэ их ажлын хажуугаар бас коучингийн хажуугаар яаж амжуулна гэсэн тийм тодорхой хэмжээний бас жоохон айдас бас явж исэн бол Бурхны бэлэг маань ингээд над дээр ирээд ингээд бодит болоод ингээд одоо төрхөө ингээд хүлээгээд ингээд сууж байгаа да үнэхээр талархалтай үнэхээр гайхамшигтай байна. Хувь хүний хувьд бол гэр бүлийн маань хувьд бол үнэхээр гайхамшигтай гоё жил байлаа. За мэрэгчлэн гэдэг хүний хувьд гэх юм бол вау PwC Австрали ер нь бол яг юу болоод өнгөрмөө хичээл юм болсон. PwC Австралиа гэдэг байгууллагын консалтингийнхэн салбарт нь технологийн консалтингийнхэн албанд нь дотоод хүний нөөц хариуцсан чадварлаг хүмүүсийг зохицуулах тийм Work for Solutions гэдэг тийм баг байдаг. Тэрэнд менежер ажилладаг гэсэн хүнтэй баг удирдаад ингээд явдаг. Австрали амьдарч байгаа та нар маань мэдж байгаа бол PwC-гийн нэг тийм таксны асуудлаар татврын асуудлаар 2017 онд болж байсан тийм татврын асуудал нь явагдсаар агаад яг 2023 онд ингээд нэлээд том асуудал болж үүсээд бид нэр яг засгийн газарт одоо консалтинг өгдөг ингээд зөвлөгөө өгдөг тэр тасгаа ингээд худалдаалах одоо байгууллагаас салгах тийм шаардлага гарч ирээд ерөнхийдөө бол амар тийм том бүтцийн одоо бүтэцгэн байгуулалтын өөрчлөлт ингээд орсон байгаа. За тэрнээс нь үүдээд 2023 оны сүүлээр маш том хэмжээний цомгол болсон 300 эдэн хүмүүсийг манайх ажлаас хаасан. За тэр хаасан хүмүүс дотроос ерөнхийдөө бол яг нөгөө нэг миний ажилдаг консалтингийн одоо буюу бизнесийн зөвлөгөө өгдөг албан нь бол нэлээд их хамрагдсан байгаа. Энийг яагаад ингэж ярьж байна гэхээр би чинь яг нөгөө нэг дотоод хүний нөөцийг чадварлаг хүний нөөцийг ингээд хариуцаад ямар хүмүүс нь ямар одоо төсөл дээр ажиллах вэ гэдэг тэр шийдвэрийг гаргадаг тэр багийг ингээд удирдах явж байгаа хүний хувьд гэх юм бол яг миний өдөр тутмын хийж байгаа ажилд бол маш их нөлөө үзүүлсэн, маш их ачаалалтай байсан, маш их өөрчлөлтүүд ингээд орсон байгаа. За тэр нь бол 2024 онд ингээд үргэлжлээд явж байгаа. Тэгээд шинэ менежер гэдэг хүний хувьд ингээд шинэ баг удирдах байгаа хүний хувьд дээрэс нь ийм их одоо баг PwC Австраlia гэдэг байгууллагын маань одоо байгууллагын түүхэнд байгаагүй ийм том хэмжээний бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт ингээд орсон үед баг удирдаад явна гэдэг үнэхээр амаргүй байна гэдгийг бол би яг үнэхээр ингээд туулаад ингээд ирсэн л дээ. За тэгээд дээрэс нь жирэмсэн байсан гих мэтчлэн тийм үү. Тэгээд ер нь бол миний 2023 оны нэг том manifestation-ы маань одоо нэг тийм гол зорилго болохоор би өөрийнхөө менежерийн албан тушаалыг жинхлүүлнэ гэсэн тийм manifestation тийм зорилготой ингээд ажиллаж исэн учраас ерөнхийдөө нэлээд их тийм ухаалаг байдлаар ажиллах шаардлага гарсан. Тэгээд хамгийн гайхамшигтай нь энэ оны ихээр 2022 оны ихээр би өөрийнхөө менежерийн ажлын албан тушаалыг жинхлүүлсэн байгаа. Энэ бол маш том амжилт. За мэргэжлийн хүний гэдэг хүний хувьд бол ерөнхийдөө үнэхээр маш их хэмээх сурсан
Вау. Хүнийг хүн удирдна гэдэг ямар хэцүү ажил вэ гэдгийг үнэхээр яс махандаа шингэтэл ойлгосон жил байлаа. Удирдагч гэрний хувьд гэдэг хүний хувьд би ямар удирдагч баймар байна вэ гэдэг тал дээр ерөнхийдөө маш тийм reflection хийсэн. Тэг ингээд маш их юм сурсан жил байлаа. За коучингийн хувьд бол үнэхээр ёстой нэг бужигнуусан жил байлаа. Би 2023 оны сүүлээр ерөнхийдөө шийдвэр гаргаад өөрийнхөө коучинг програмуудыг өргөсгөөс гадна амар тийм ambitious өндөр амбицтай одоо manifestation-ыг өөртөө бий болгосон л доо. Тэр маань ер нь бол би хоёр ийм програм явуулдаг. Нэг нь бол career coaching програм, нөгөөх нь бол manifestation програм гэдэг хоёр том ийм програм явуулдаг. За career coaching програм маань бол Transformational Career Coaching Integrated with Mindfulness гэсэн тийм нэртэй бүтэн англи хэлээр явагддаг програм байгаа. За 2024 оныхоо програмын одоо эсэлтийг авахдаа 2023 оны одоо дундаас ахуулаад яг сонирхож байгаа хүмүүсээс аппликейшн авч байгаа. Тэднээсээ ингэж сонгон шалгаруулалт хийгээд ерөнхийдөө яг өөртөө тохирсон, өөртөө би ингээд коучинг хийдэ гэсэн хүссэн нэг тиймэрхүү хүмүүсээ сонгож байгаад авсан, 40 хүнийг сонгож авсан. Аавуудаа ийм маш олон хүнтэй том ингэж тийм коучинг явуулж үзлээ. Үнэхээр вау, үнэхээр гайхамшигтай байсан. Career coaching програм маань бол 2 сард эхэлсэн байгаа. 2 сард эхлээд одоо үргэлжлээд ингээд явж байгаа. Яг core content 6-7 оных нь одоо яг нэг core content-ууд ингээд хичээл ингээд заагтаа ингээд дуусчихсан. За дээрэс нь manifestation програм маань бас маш гайхамшигтай launchтэй байгаа тий. За тэгээд 2024 оны эхний 1 сарыг ер нь manifestation програмаа эхлүүлж эхэлсэн байгаа. За энэ програмд маань дэлхийн 130 монголчууд дэлхийн өнцөг боломжоос орсон. Одоо ингээд маш олноороо гайхамшигтай үр дүн үзүүлээд явж байна. Сая бид нар хоёр програмынхаа mid-year одоо session буюу яг жилийн дундах session-уудыг live session-ыг сая хийлээ. Manifestation програм суусан шавнар маань ямар гайхамшигтай үр дүн үзсэн бэ тий. Одоо яг амьдрал дээр нь ямар бодит одоо өөрчлөлт гарч ийн, мөрөөдлүүд нь яаж ихнээсээ ахуулаад ингээд биелээ олж байна вэ гэдгийг хуваалцсан тэр сэтгэлээ хуваалцсан тэр амар гоё 5 сарын сешн хийсэн. Хэрвээ та нар миний manifestation програмыг сонирхож байгаа бол шанар маань ямар бодит үр дүнгуудыг өгч байна вэ гэдгийг сонирхож байгаа бол миний YouTube суваг дээр manifestation подкастыг сонсоорой. Энэ 5 сарын маань сэтгэлүүд нь яг аудио подкаст болоод 3 цувралаар ингээд орсон байгаа. Вау. Тэр бол үнэхээр гайхамшигтайсэн. Энд чинь нөгөө нэг коучинг бүтэн цагийн ажлын хажуугаар дээрэс нь жоохон 3 настай хүүхдийн ээж, жирэмсэн эмэгтэй гэдэг хүний хувьд 2 коучинг програм заах үнэхээр том ажил байлаа. Тэгээд сэтгэл зүрхээ гарган заасан програм маань ингээд амар гоё үр дүнгууд ингээд гарч байгаа гэдгийг ингээд яг шамдрынхаа ингээд үгээс нь ингээд үйлдэлээс нь сэтгэлээс нь ингээд сонсоход бол надад үнэхээр вау, үнэхээр үгээр хэлэхээргүй гайхамшигтай мэдрэмж байсан. Тийм болохоор тэрийг та нартаа хуваалцъя гэдээ ингээд подкаст болгоод оруулсан байгаа. Та нар бас сонирхоод үзнэ. За career coaching суусан 40 шавнар маань бол үнэхээр хурдтай явж байна. Би бол career coaching сууж байгаа хүмүүсээ айгүй тийм ойрхон ажилдаг, ер нь айгүй туулж ажилдаг учраас ер нь бол яг л уяач морь ууж байгаа юм шиг айгүй хуйдаг л та. За тэгээд бид нар бас сая ингээд 5 сард ингээд эргүүлээд ингээд уулзаад reflection ингээд session ингээд хийж байхад инээдтэй, нулимстай, үнэхээр гоё ингээд сешнүүд байсан. Одоо сэтгэлүүдээс нь ингээд хуваалцах юм бол коуч гэдэг хүний хувьд бол 2024 он бол яг миний өөрийн маань коучинг бизнесийг яг ингээд маш ингээд гоё өргөжүүлсэн. Дээрэс нь технологи гэдэг юм тийм ээ. Би ч одоо PwC-гийн technology consulting-ийн албан, технологийн консалтингийн албанд ажиллаад байгаа хүн шүү дээ. Тийм болохоор технологи гэдэг юм, AI гэдэг юм тийм үү? Бидний одоо амьдралыг болон бизнесийг яаж одоо хялбарчлах тий яаж ингэж одоо арай илүү өргөжүүлэх боломжтой вэ гэдгийг би 2023 оноос ахуулаад айгүйх нь бодож судалсны үндсэн дээрээс өөрийнхөө коучинг програмуудыг ингээд амар гоё тийм орчин үеийн онлайн платформд оруулах юмсан гэсэн нэг тийм амар том
manifestation одоо мөрөөдөл өөрөө өөртөө тавиад зорилго ингээд тавиад тэрнийхээ төлөө ажилласан. За тэгээд сая 2024 оныхоо програмыг ингээд зааж явах явцдаа би яг тэр нөгөө нэг одоо өөрийнхөө коучинг програмуудыг ингээд энэ орчин үеийн платформ нь бас ингээд давхар орууллаа л да. Амар том, маш том ажил байлаа. Одоо эргүүлээд ингээд харахаар вау туяа минь чи яаж энэ ажлыг ингээд амжилтсан юм бэ те ингээд давхар биетэй ээжж дээрэс нь бүтэн цагаар ингээд ажилдаг байж яаж ингэж коучингөө заах явцдаа бас ингээд энэ ингээд давхар авчулчваа гэд бас өөрөөсөө ингээд асууж илаа да. Манай шавнар маань бас өөрөөсөө ялангуяа миний career coaching шавнарлаг та одоо яаж яаж нэг ингээд амжилаад байна гэд энэ бол ерөөсөө яг уу миний өөрийн маань бас нэг тийм чин сэтгэлийн хүсэл байна л да. Ингээд нөгөө нэг эн чин дуртай юм ингээд хийж байгаа хүн чинь ингээд амар гоё аз жаргалтай, амар гоё энергитэй нөгөө manifestation гэдэг чинь тэрчгээрээ ерөөсөө л бидний гаргаж байгаа энерги нь эргүүлээд бидний амьдралд яг тэрчгээрээ ирдэг тийм үү. Тийм болохоор би ингээд яг энэ одоо ингээд төсөл энэ project-а ингээд бүр амар гоё ингээд аз жаргалтайгаар ингээд үлгэдэж аваад ингээд хийж байгаа учраас ингээд үр дүн ингээд амар гоё ингэж гарч ирлээ. За ингээд manifestation програмынхаа хамгийн сүүлийн 7 хоног буюу 4-7 хоногийнхоо видеог ингээд бичээд дууслаа. Энэ хартаа миний ингээд 2 гоё гэрэлтэй видео бичтэй. За ингээд онлайн програм маань бол ерөөсөө ингээд айгуу гоё 3-7 хоногийнхоо хичээл бүртлээ ингээд бүгдээрээ ингээд онлайн дотор ингээд орчихсон байгаа. Manifestation програм маань яг гоё бүтнээрээ онлайн хувилбарт ингээд орж байна. Үнэхээр гайхамшигтай. За видео контент ингээд хийнэ гэдэг нь ер нь бол нэлээд том ажил байна. Гэхдээ хамгийн гол нь яг нөгөө нэг manifestation програм сууж байгаа шавнартаа хамаагүй илүү үр дүнтэй байхын тулд ингээд айгуу гоё хичээгээд 3-7 хоног байсан manifestation-ийнхаа програмыг 4-7 хоног болгож уртсгаад дээрэс нь маш олон урд нь орж байгаагүй зүгээр дуртаад өнгөрдөг байсан сэдвүүдээ видео хичээл болгоод ингээд амар гоё бэлдлээ миний офис. За ийм нэг ажлын цаана ийм хөөрхөн тонтгор гидс ингээд сууж байгаа хүмүүс ерөөсөө мдэггүй явж байгаа. Ер нь айгүйх манифест хийдэг хөлт төрхөд ашиг байна. Маш их манифест хийлээ. Тийм болохоор вау 2024 он бол үнэхээр яг коуч ялангуяа миний коучинг бизнесийн хувьд миний коучингийн одоо програмуудын хувьд бол үнэхээр өргөших одоо маш том ингэж хэмжээнд ингэж өргөшиж чадсан үр дүнгийн ингэж олон дахин ингэж урд нь жилүүдийн үр дүнгуудыг ингэж олон дахин нугалж чадсан ийм гайхамшигтай жил байлаа. Ялангуяа онлайн ингээд платформ руу ингэж оруулах тийм ингээд өөр ингэсэн технологитой ингээд платформ байна гэдэг ингэнгүүт чинь бизнесийн талаар интернетийн бизнесийн талаар тийм үү онлайн бизнес технологийн талаар ямар технологиуд гэдгийг маш их суралцах шаардлагатай болсон маш их суралцсан дээрэс нь яг өөрийнхөө хувийн хөгжил коуч гэдэг хүний хувьд тий одоо бизнес эрхлэгч гэдэг хүний хувьд entrepreneur гэдэг хүний хувьд дээрэс нь одоо маркетинг гэдэг одоо сэдвийн дор тий ер нь бол өөртөө өөрийнхөө бизнес болон өөрийнхөө хувь хүний хөгжилд маш их хэмжээний хөрөнгө оруулалт бас хийлээ. Одоо яг мөнгөн дүнгийн хөрөнгө оруулалт хийлээ. Эргүүлээд ингэж харах юм бол ойролцоогоор магадгүй $10,000 хөрөнгө оруулалт ингээд оруулчихсан байх жишээтэй тий. За тэр нь бол айгүй чухал. Би бол угаасаа та нартаа болон ер нь өөрийнхөө YouTube сувгаар дамжуулаад болон өөрийнхөө коучингийнхаа шавнартаа ер нь бол хувь хүн гэдэг бид нар маань тий ялангуяа технологи ингэж маш уртцаагаар өрсөж дэвшиж байгаа энэ үед өөртөө хөрөнгө оруулалт хийх ямар чухал юм бэ гэдгийг ер нь бол маш үргэлжлүүлээ ингээд заадаг. Тийм болохоор одоо миний коучинг сууж байгаа хүмүүс маань мэдээж ойлгомжтой manifestation ингээд career coaching сууж байгаа хүмүүс маань өөртөө хөрөнгө оруулалт хийгээд тэр програмд маань ингээд сууж байгаа штэ тий. Яг тэрнтэй адилхан би та нартаа зааж байгаа коуч гэдэг хүний хувьд бас тий бизнес эрхэлж байгаа ажлын хажуугаар бизнес эрхэлж байгаа entrepreneur гэдэг entrepreneur хүний хувьд өөртөө бас ингээд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ингээд явж байгаа гэдгийг бас ингээд дурдах нь айгүй чухал гэж би бодсодож байгаа байхгүй. Яагаад заавал ингэж $10,000 ойролцоогоор $10,000 гэж үнийн дүнгийн бас ингэж хилээд байна гэхлээр энэ чинь бас айгүй чухал.
Тийм үү? Бид нар өсөж дэвшиж байж хамгийн сайнаас нь хамгийн шилдгээс нь маркет дээр зах зээл дээр байгаа хамгийн шилдгээс нь суралцж байж бид нар өрсөлдөхүйц байж чадна. Тийм үү? Тийм болохоор би сайн одоо заахын тулд өөрөө би амар сайн өрсөлдөхүйц байх шаардлагатай байгаад байна шүү дээ. Тийм болохоор ер нь бол яг ми одоо туяа гэдэг хувийн хувьд 2024 он 2023 оны одоо сүүл болон 2024 он бол өсөлт дэвшилтийн хувьд бол үнэхээр гайхамшигтай том жил байла. Маш том manifestation-ыг өөртөө ингээд тавьчихсан байсан. Тэрийг ингээд биелүүлж чадсан жил байлаа. Одоо ингээд амар минь ингээд амарччих юм бол ер нь бол энэ оны маань ер нь бол энэ оны маань төлөвлөгөө ингээд биелжлээ гэж ингэж харж байна. Oh my god. So wish me luck. Харилцааны хувьд гэх юм бол би бас одоо хүүхдээ хоёр хүүхэдтэй болохоос өмнө хүртээгөө baby moon хийж ирээ гэж аягүй мөрөөдчихсэн. За нөхөр битээ хоёр бас ингээд Бали орж баг 10 хоног ингээд амар гоё аялж ирсэн 3 сард дөнгөж коучингөө manifestation програмаа дуусгачаа тий career coaching-ийн одоо яг заах одоо core content гэдэг 6 хоногийн контентыг зааж дуусгачингуудаа Бали орж бас амар гоё аялсан хүүхдээ орхиж явчаад тий за тэгээд Балид бол үнэхээр нөгөө жирэмсэн учраас угаасаа нөгөө яг ингээд амар тийм урд нь ингэж хийдэг байсан аяллууд шиг ингээд уул хатан давраалтай л ингээд амар adventurous байж чаддаг учраас үнэхээр гоё slow living буюу амар гоё тийм удаанаар одоо цагта байна гэдгийг бол яг гоё тэр чигээр нь хийсэн маш их йог хийсэн, бясалгал хийсэн, талаан иргэнд орсон, наран биш харсан айгүйх өдөр болгон нөгөө нэг өөрийнхөө self care буюу өөрийгөө хайрлахын тулд ингээд амар гоё массаж энэ төр хийлгэж ер нь бол амар тийм гоё эрхэлж амарсан яг жинхэнэ амралт байж чадсан утас компьютернаас бол өстой бүрэн хол байсан хүн гэр бүлийнхэнтэйгээ хүүхдтэйгээ ярих гэж уцаар интернетэд орж исэн бол ер нь бол wow, that was the best holiday. Seriously. Тийм болохоор Балигийн аяллахын талаар бас ингээд YouTube дээр ингээд видео оруулъя даа гэдээ ингээд бодоод явж байгаа. Амжаагүй л нэг өдөр магадгүй оруулах байх. Гэхдээ Бали хэрвээ орж үзээгүй хүмүүс байх юм бол бас айгүй гоё юм бэлээ. Тэгээд жирэмсэн хүний хувьд яг иймэрхүү улс руу аялах юм бол бас анхааруулжтай нэлээд олон зүйлүүд байдаг юм бэлээ. Тэрийгээ би бас ингээд хуваалцаж бус хүмүүс бас ингээд хэлмээр санагдчихсэн. Тийм болохоор нэг өдөр зав гарч агаад тэрнийхээ талаар та бүхэнтэйгээ ярьж өгье гэж бодож байна. За тэгээд жирэмслэлтийн хувьд гэх юм бол би hypnobirthing гэдэг яг тийм одоо арга барилаар жирэмсэлдэг. Тэр арга барилаар төрдөг урдныхаа жирэмсэлт дээр бас яг тэгж байсан. Түрүү ингээд би хийсэн ажил үнэхээр ингээд шуугантай үнэхээр галзуу юм шиг байлаа. Ажил дээр ч гэсэн, коучинг дээр ч гэсэн тий. Гэсэн хэдий боловч яг нөгөө нэг өөрийнхөө амьдралын ухаан гэдэг тэр нөгөө нэг йога, mindfulness тэгээ одоо ялангуяа ингээд hypnobirthingтэй ингээд холбогдоод ингээд ирэнгүүт чинь яг миний шавнар маань бас аяг асууж ин л та яаж ингэж гоё ирүүл жирэмслээд байна. Ингээд илүү чин нэмэхгүй ингээд байгаад байна. Яаж ингэж өөрийнхөө оюун санааг удирдах чадаад ингээд ядрахгүй ингээд яваад байна. Ч тийм үү те нэг одоо жишээлбэл намайг ингээд видеогоор ингээд харахад ингээд жирэмсэн юм шиг ерөөсөө харагдахгүй байна гэж байгаа байхгүй. Энэ бүхэн маань ерөөсөө нууц гэх юм нь бол ерөөсөө л амьдралын ухаан, йог, бясалгал гэдэг юмыг амьдралын ухаанд оруулсан хөдөлгөөнтэй эрүүл хоолтой байдаг гэдэг маань ер нь бол яг ингээд ялангуяа жирэмсэн байгаа үед айгүй хэрэгтэй болчихдог л та. Тийм болохоор тэрнийхээ талаар бас ингээд та нартай тустай контентууд ингээд оруулъя гэдэг ингээд бэлдэж байгаа. Би сая жирэмсний бясалгалыг оруулсан тэрийг хэрвээ та нар маань жирэмсэн бол эсвэл жирэмсэн найз нар байгаа бол тэд нартай хуваалцаарай. Жирэмсэн байхад бясалгал хийх айгүй чухал байдаг. Ерөөсөө хамгийн чухал юм маань бидний жирэмсэн байхад ер нь бол дааврын нөлөөнөөс болоод бид нар маш их сэтгэл зүйн ингээд өөрчлөлт ингээд орчих гээд байдаг учраас ялангуяа жирэмсэн байхдаа хэрвээ хүүхдийнхээ эрүүл байлгая, эрүүл мэндэд нь анхаарай. За төрсний дараа хүүхд чинь сайн унтдаг байгаасай, сайн унтдаг хүүхдтэй болох юмсан энэ гэж хүсэж байгаа бол үнэхээр йог бясалгалаар бэхжүүлэх нь айгүй чухал байдаг. Тийм болохоор би бас жирэмсэн ээжүүдэд бодоо, жирэмсэн ээжүүдэд хайрлаад монгол хэл дээр бясалгал байгаасай гэж
хүсэж байсны үндснээрээс зориулан бичиж бэлтэж агаад бясалгал оруулсан байгаа. Тийм болохоор та нар маань тэрийг бас ингээд үзээд бясалгаад ингээд яваарай. Энэ видеого магадгүй төрсний дараа ингээд эдит хийгээд оруулах бах. Амар минь амарцсны дараа ингээд эдит хийгээд оруулах бах. Тэгэхээр надтай хамт байсанд баярлалаа. Би 2024 онд ер нь бол сошиал медиагаа нэг их актив байлгаагүй. Тэрний шалтгаан бол ерөөсөө л би яг өөрийнхөө одоо шилээд сонгоод авчихсан байгаа шавнартайгаа тулж ажиллахын тулд тийм ээ тэднийхээ одоо тэднэртэй яг бүрэн ингэж гоё ингэж чанартай коучинг хийхин тулд үр дүн ингэж бодит үр дүн бий болгохын тулд ер нь бол хамаг анхаарлаа яг коучиндөө ажилдаа гэр бүлдээ өөрийнхөө эрүүл мэндэд ингэж зохицуулаад сошиал медиан дээрээ бол нэг хахтар анхаарал тавиагүй. Тийм болохоор ойлгоорой. Баярлалаа. За тэгэхээр ер нь бол жилийн жилийн дундаж төлөвлөгөө бол ер нь бол ийм байна. Бас нэмээд ингээд яриад байх юм бол бас зөндөө юмнууд байна. Гэхдээ ер нь бол хамгийн томоос нь ингээд дуртахад бол ер нь бол 2024 он миний хувьд manifestation гэдгийн гайхамшигыг үзүүлсэн тоовоос бүр үнэхээр тодор ингэж харуулсан гайхамшигтай жил байлаа. Хэрвээ та manifestation-ы талаар суралцах сонирхолтой байх юм бол миний manifestation програмд хамрагдаарай. За дээрэс нь ойролцоогоор 8 сараас ахуулаад би дараа жилийнхаа career coaching-ийн шавнарыгаа сонгон шалгаруулж одоо шавнараа ингээд сонгож авах тэр аппликейшнийг нээх болно. Хэрвээ та өөрийнхөө карьерийг залъя, удирдъя, тэ мэргэжлэрийн ажилд оръё. Ер нь бол ингээд гадаадад алаад өгье гэж бодож байгаа бол ороорой. Англи хэл дээр явагддаг. Тийм учраас та англиар ярих шаардлагатай. Энэ жилийн маань програмд маань нэг Германаас нэг Монгол охин, Америкаас нэг Монгол охин орсон. Бус нь бүгдээрээ Австралид байгаа. Хэрвээ та одоо Хойд Америк болон Европт бас байгаа бол миний career coaching програм бас суух бүрэн боломжтой шүү. Хамгийн гол нь англи хэл дээр явагддаг учраас та англиар ярьж чаддаг байх хэрэгтэй. So that's all about it. За тэгэхээр видеог маань сонссон баярлалаа. Сэтгэл байх юм бол сэтгэлээ үлдээгээрэй. Хэрвээ subscribe дараагүй байх юм бол миний community-д нэгдэж subscribe дараарай. Ер нь бол YouTube суваг дээр маань маш эерэг таныг амьдралд гэрэлгээгээ бий болгох тийм эерэг контентэнд орж идэг учраас та надтай хамтдаа байгаарай. Дараагийнхаа видеогоор уулзцай бүгдээрээ. Баяр таа.